Хашааш худалдаж авсан. Хашааш худалдаж аваад тэгээд 19 оноос хойш сургууль баригдаж дуусаад манай хашааш үе усан тавтаад. Тэгээд 19 оноос хойш. Ганцхан өөртөө автаад нөгөө үнэлгээ трэлгсэн юм уу? Тухайд үнэлгээ хийлгүй юм уу? Би нөгөө тэрийг юу хойд айлын 0 дүүрээд манайх руу ус ороод юм гэж бодоо. Тэгээд нөгөө угаасаа тэгээд дүүрээд ороод ирсэн л дээ. Тэгээд охир болоод мэрэгжлийн хяналтаас хүмүүс ирээд ариутгал маритгал хийгээл тэгээ явах юм би тохирын шүү. Тэгээд танаа байшин яасан өөрөөс тавтаад. Тийм. Асуудал болсон юм уу? Одоо бүр ингээд юу яцсан наа чин зурмын баг бүр доороос ингээд өвлөн шууд өндөрж халиа тушаа болоод байгаа юм тийм. Яг 151 яа. Ойлголоо. За ингээ лавга энэ айлыг нөгөө халиа тушаанд өртөөд байгаа айлуудын судалгаан дээр байна уу нэгдүгээр шүүч. Үүрээ ойлгосноо. Тэгээ хоёрдугаарт хэрвээ тэр халиа тушаанд өртөж байгаа айлуудын тоонд нөгөө жил болгон ороод байгаа нэг байршлууд байгаа шүү дээ. Тэр байршил дээр байгаа бол одоо нөхөө олгортойгоор чөлөөлөх л асуудал бид нар ярьж байгаа шүү дээ. Одоо энэ намаг усан дээр бас буутсан олон жил болоод айглын одоо гамшигт үзэгдэл болоод халиа тушаа болоод байгаа бол нөхөө олгортойгоор чөлөөлөх талаас нь бид нар бас судалж үзье. За та энэ өргөдлөө манай энэ газрын албанд өгч. Манай газрын албаны хүнд өгч. За бид нар хариуг нь 7 хоногийн дотор өгье. За оруулах бол оруулаад оруулахгүй бол орох одоо бүст ороогүй байна гэдэг тайлбарыг нэлээд хариуг нь өгөөр ойлгосноо. За